айцтай нэг талтаа жоохон айцтай болгоо хийж байгаа байхгүй юм чинь яагаад өгөхтэй зэрэг за гурил болохгүй будаа болохгүй бүх юм болохгүй гэд нэгсчгэр чинь хүн чинь аюу хэцүү байдалд орчдөг юм билээ. Гэхдээ юу идэх юм бэ? Эсвэл ганц үндэг, эсвэл ганц мах идэх тах юм уу те? Тэр хамгийн том алдаа нь болохтэй зэрэг баяраар болорчиж байгаа байхгүй юу? Баяр ёслол болонгууд чинь л нөгөө амттай шинтэмиг харахад яг сурцсан юм аа энэ тарих чинь бүр ерөөс идэдэг команд өгöd болдгоо. Тэг болохгүй штэ гэдэг хахаар аяг хэцүү мэлэрч тэр чинь. Гэхдээ тэг яах ч юм лээ хэдий болтол чинь тийм. Би ч яг сах том биш шүү гэж бодлоо. Тиймэрхүү маягтай. Тэгэд яваад байгаа. Тэгээд би одоо ингээд олон жил ингээд эмгэл зүүн эмчигээд амталтуурт ингээд суугаад харж байгаад ганцхан хөлн сахараа үзээд 7 10 20 жил ингээд явцсан. Айгүй харамсалтай байдаг. За яагаад ингэж байгаа гэхээр 24 цаг аль сахар нэх бэ нэ гэдгийг хүн ихлэ мэдэх хэрэгтэй байхгүй. 3 хатах ч айгүй хэцүү юм л шүү дээ. Одоо манай хөвчтөнгүүд ирэл за та яа сахараа үздэггүй гэл ингээл балаа хөнгүүд 7 хуруугаа авчаа шууд хатчихдаг байхгүй. Эмчээ би 7 жил 7 хуруугаа хатгах гэж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юун дээр алдаад байна гэхээр 10 хуруугаа аруулна гин хатгаж болох юм шүү дээ. Тэгээ хатгахтаа өндөг рүүгээ хатахгүй хоёр хажуу тал руугаа хатгаж сахараа үзнэ гэсэн үг. Ингээд үзээд хамгийн ихний цусыг бол арчиж аавна. Цэвэр хөвөн бөмбөлгөөр арчиж аавна. Спиртгүй хүн. Тэгээ хоёр дахоос нь шинжилж үзэх юм.